Энэ хог шатааж эрчим хүч гаргах энэ төсөл бол маш их өндөр ач холбогдолтой. Сүүлийн олон жил яг энэ төслийн тухай хэлэлцэж ярилцаж явж байна. Яг бүх юм төрийн бас төлөөлөгч нар хэлж байна. Бүх юм энэ төр хувийн хвшлийн түншлэлээр л гэж яриад байгаа. Тэгээ тэр төр хувийн хвшлийн түншлэлийг бид одоо хэрхэн хэрэгжүүлж чадах юм бол тийм ээ. Жилийн дараа ахаал төр хувийн хвшлийн түншлэлээ ярьсан. Ингээд төслийн нэгж байгуулагдсан. Ажил яваагүй байх үедээ л гэж ингэж л санаа зовдох. Ерөн зүгээр энэ төсөл хөтөлбөр танилцуулж байгаа хүмүүст үг хэлээд санаа оноо хэлээд идэг нь дараагийн чи ажил төрөл тэл холбоотой л дэмжлэг үзүүлж л одоо ингэж хэлдэг гэдгийг нэгдүгürt ойлгох хэрэгтэй. Шүүмж эсвэл бол загид зандарж гин гэж юусоо бодож болохгүй. Манайхаа яг эхлээл их гоё гонгон юмнууд ярьдаг байхгүй. Одоо бид нар яг тэрэн дээр л яваад байна л гэж би бол бүх хурал дээр хэлээд байгаа. Тэгэл гоё 3D видео үзүүлээл, гоё презентацийн тавиал, дэлхийн улс орнууд яриад те. Тэгэл том англиар гоё юмнууд яриад ингээл бид нар нэг тийм юм руугаа ороод нэг жил 2 жил 3 жилийн дараа нэг ингээл нэг ярьцсан хүмүүс сууж ухаал гэж би зүгээр санаа зовдөг учраас л байнга хэлдэм аа. Ингээд иргэд чинь асууж мэдж байгаа. Энэ амнаас гарч байгаа үг гэдэг чинь аюултай шүү дээ. Тэгэл нэг өдөр яг буцаагаал бичлэгч үлдчихдэг учраас за эх хичээл энийг хийн одоо ингээд болох гэж байна гэдэг яриануудыг заримдаа бол баг ирж явах хэрэгтэй. Ажлаа сайн хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За энэ хог шатаах үйлдвэрийг энгийн үгээр иргэдэд тайлбарлаж өгөөч. Яг ямар хог шатаах юм. Хогны нөөц Монгол улсад хэдэн жилийн нөөц байна. Энэ үйлдвэрийн хүчин чадлаараа одоо ажилвал хэдэн жилийн дараа гэхэд улс орн маань хогноос салсан байх бай. Одоо зарим гадны орнууд ч ерөөсөө шатаах хоггүй болчлоо гэж яриад шүү дээ, тийм ээ. Аюултай хог хаягдал дээр даваа талаа оруулагч ямар санаа бодолтой байна? Аюултай хог хаягдлыг юу гэж ойлгож байна? Энэ манай улс орн чинь үндсэндээ булшны газар болчиход шүү дээ хог хаягдлын, тийм ээ. Пүрүүс машины батарей, аккумулятор гэдэг энэ аюултай хог хаягдлыг л газраа булаад байгаа хүмүүс л дээ. Хөрс хамгийн ихээр гэмтэн. За энэ цаашлаад амтан мал хүнд одоо малыг бид нэр өөрсдөө иддэг учраас малын амтны махыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Энэ их ноцтой асуудал болчиход байгаа юм. Тэгээд үйлдвэр технологийн паркуудыг даваа талаа оруулагч дэмжнэ гэдэг ажлын хэсэг гаргаад нэг уулзалт хийгээд ах шиг байсан. Энэ юу болж байна? Налахын үйлдвэрийн парк дээр очиж үзсэн үү? Аюултай хог хаягдлын үйлдвэрийг нэг хувийн компани байгуулсан байлээ. Аккумулятор их олдоц бага юм гэж хүчин чадал нь өндөр юм байна лээ. Энэ хувийн компанийг та ер нь яаж дэмжиж гэж бодож байна? Тэр бол төр хувийн хвшлийн түншлэлээр биш өөрсдөө хөрөн мөнгө босгоод өр зээл тавиад байгуулсан байлээ шүү дээ. Тийм компаниудыг та нар ер нь цаашдаа яаж дэмжих юм? Төрийн бодлого юу байна? Тэгэл ер нь бүх төслүүд төр хувийн хвшлийн түншлэл гэдэг энэ нэрэн дор явах уу? Зарим төслүүдийн эзэн тодорцсон байгаа юм шүү. Төр хувийн хвшил гэдэг нэрэн дор том групп компаниуд айл хэдийн манайхын гэд яриануд байх юм. Нэрийг л да энэ удаа хэлээд яах вэ? Тийм байдлаар явал онцгүй шүү. Яг одоо бүх хүмүүст нь саналын тавиад хариуцлагатайгаар олон нээлттэй явмаар байна. Энийг бас иргэдийн хуралдаа нээлттэй ярьж ямаар байна гэсэн. Ийм мэдээ асуултуудыг Батарбекээс биш даваа талаа оруулагч асууж төлөөлөгчөөс. За төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За төмөр төлөөлөгчийн таны хэлж байгаа олон асуудалтай санал нийлж байна. Бид нэр шүүмжихээс илүү бас төрийн ажил хийж байгаа хүмүүс дахиж алдахгүй сургамжийнхаа одоо өмнөх алдаа онооноос суралцах энэ үүднээс бол хэлж байгаа шүүмж саналуудыг бол зөвөр хүлээж авч тусгаж цаашид ажиллах ёстой. За Улаанбаатар хотын хувьд болохоор улаан чулуутын хогны цэг, Морингийн даваа, Цагаан даваа гэдэг 3 үндсэн одоо Улаанбаатар хотын 1960 оны төлөвлөлтөөс ландфилийн аргаар 3 дугаар зэрэглэлээр нь дарж буршлах аргаар хог цуглуулдаг хогийн цэгтэй жилд ойролцоогоор 1.5-аас 2 сая тонн буюу одоо хөгжиж байгаа орнуудад нэг иргэн дунджаар хотод 0.8-аас 1 кг хог гаргадаг гэдэг ийм дундаж тооцоол байдаг. Энийний 75% нь бол бид нар шатаах боломжтой хог гэж үзэж байгаа. Ийм учраас энэ тооцоол дээр бид нар үндэслээд 35 мегаваттын одоо хогийг шатаагаад эрчим хүч болгох. Маш энгийн үгээр хэлбэл англи хэлэн дээр бас waste to energy гэдэг
хогноос эрчим хүч рүүгээд их гоё урайтай ийм төсөл байдаг. За энэ төслийн хувьд бас оролцогч талууд маш олон талууд бол сонирхлоо илэрхийлж байгаа. Ийм учраас бид нар бас төрийн үндэсний түншлэлээр хамгийн анх хэрэгжиж байгаа маш амжилттай төсөл болох хаа гэж бодож байгаа. За хогны нөөцүүдийн хувьд болохоор урбан майн гэдэг дэлхий дээр ер нь бол булшлагдсан байгаа лампилийн аргаар булсан хогнуудыг бол буцаж ухаж английн ялгалж иж тодорхой устгах боломжтой хогнуудыг бол шатааж байгаа. Гэхдээ манай Улаанбаатар хотын хувьд судлаад үзэхээр лампилийн 3 дугаар зэрэглэлээр шороотой булаад холиод хогёогоо бусалцсан учраас буцаж ухаж шатаахад бол хүндрэлтэй шатахгүй хогнууд гарах юм бэл. Ийм учраас одоо байгаа гарч байгаа хогнуудыг ал ирээдүйд одоо жилд 1.5-аас 2 сая тонн гарч байгаа хогоол 75%-ийнх нь шатах боломжтой хогоол бүрэн шатааж ангилж шатаая гэдэг ийм зорилттой дахиж хог гарахгүй байх гэдэг ийм зорилттой явж байгаа. За аюултай хог хоёрдлийн хувьд бол налаах багнуур дүүргүүд дээр бол хэд хэдэн хувийн компаниуд бол үйл ажиллагаагаа эрхэлдэг. Оюутлогоо болон уул уурхайтай зэрэгцээд химийн бодисыг хадгалдаг, дахин боловсруулдаг, одоо бизнесийн эргэлтэнд оруулдаг 4-5 компаниуд байдаг. Энэ нь болохоор уул уурхай болон химийн бодисын журмаар явж байгаа. Манай дээр болохоор бусад одоо биологийн гаралтай аюултай хог хоёрдлыг нөгөө ландфил дээрээ улаан чулууд, цагаан аваа морингийн даван дээрээ цуг ингэж булж ландфилийн аргаар бол 3 дугаар зэрэглэлийн аргаар нь бол цуг одоорт боловсруулж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа одоо энэ аюултай хог хоёрдол дээр бол бид нар цаашдаа анхаарч зориултын дагуу одоо энэ юг боловсруулах бүр болж игэл бол шатааж дахин одоо эргэлтэнд оруулах энэ технологиудыг бол үе шаттай бол цаашаа хөгжүүлээд явах бол ийм шаардлагатай байж байгаа. Тэгэхээр үүнтэй бол 100% санал нийлж байна. За налаах технологийн паркуудын хувьд болохоор налаахын паркийн хугацаанд дууссан болон паркуудын журмуудыг батлуулах зарим ажлуудыг бол гаццсан байсан. Тэгэхээр энэ ажлууд дээр бол одоо технологийн паркийн үйл ажиллагааг сэргээх, дээрэс нь одоо тэр паркуудын доторх төлбөр авах журамыг тодорхой болох ажлын хэсэг гаргаад бол боловсруулад бол дуусж байгаа. Засгийн газрын 90 сарын засгийн газрын хуралдаанаар оруулж энэ паркуудын тухай хууль зааснаар паркуудын доторх төлбөр тооцоо журмуудын одоо цэгцэлж паркуудын үйл ажиллагааг Улаанбаатар хотын 20-40 төлөвлөгөөний дагуу цэгцлэх ажлуудыг бол ажлын хэсэг хийгдэж байгаа. Налаах байгуулагдсан тэр аюултай хог боёдлыг боловсруулах үйлдвэр дээр бол очиог байж байгаа. За баярлалаа. Одоо яг бидний хийх гээд ингээд бид нар төсөл тэзүү сонгон шалралт яриад явж байгаа тэр аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулагдчихсан байна. Би төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн байгаа хүмүүстэйг хамт тэр үйлдвэр дээр очиж үзлээ. Аюултай хог хаягдлыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна. Тэгэхээр үүнийг Улаанбаатар хотын удирдлагууд очиж үзэж харж онцгой энэ хувийн хвшлийг дэмжих шаардлагатай байна. За энэ үйлдвэрийг хэрвээ бидний бүтээгдэхүүн аюултай хог хаягдлыг тодорхой нийлүүлэх одоо булшлахгүйгээр одоо энэ газар нутгаас сүйтгэхгүйгээр хор хөнөөлийг багасгаж энэ үйлдвэртэй хамтран ажиллавал тэр бүтээгдэхүүн тал дээр нь дэмжлэг үзүүлэх юм бол энэ үйлдвэр бол ингээд сайхан өргөжөө явчих боломжтой юм байна л. Ер нь бол энэ төр өөрөө хувийн хвшилтэд өрсөлдөг байл гэдэг жишгээ дагаж ингэж ажиллах хэрэгтэй байна. Энийг дэмжээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.